30-40 нас гэдэг хүний амьдралын хамгийн оргил үе бөгөөд 30-40 наснда та ямар амьдралын хэм маягийг бүрэлдэн бий болгосон бэ? Тэр чинь таны үлдсэн амьдралын хэм маяг болж тогтдгоо гэсэн байна. Япон зохиолчийн бичсэн 30-40 насны хооронд номон дээр 30 настай золгож байгаа та 40 нас хүрэхээс өмнө амьдралдаа заавал бий болгочихсон байх ёстой чухал 5 зуршлын талаар бичжээ. Нэгдүгээрх нь 20 эдэн настай байсан шигээ санаа зовдгоо боль гэсэн байна. Токиогийн их сургуулиас хийсэн судалгааг харах юм бол 20 эдэн наснда хүмүүсийн санаа зовдог байсан зүйлийнх нь ердөө 5% нь амьдралд нь тохиолдсон гэсэн судалгаа гарсан байдаг юм байна. Тийм учраас амьдралын хамгийн чухал үеийг орж байгаа 30 эдэн настай хүн бол санаа зовх болгондоо энэ асуудлыг би үнэхээр шийдвэрлэж чадах уу гэж бодож үзээд шийдэж чадахгүй байх юм бол санаа зовхоо шууд болдог зуршилтай болох ёстой гэсэн байна. Хоёр дахь нь өнгөрсөн имийг өнгөрсөнд нь үлдээдэг зуршилтай болох ёстой гэсэн байна. Одоо бид нар боддоо шүү дээ, нэг жилийн өмнө ч юм уу 5 жилийн өмнө ч юм уу хийсэн өөрийнхөө тэнэг буруу алдааг бодох юм бол бүр ичээж өгмөр тийм үеуд байдаг. Гэхдээ намын зохиолч маань бол тэр үед та угаасаа 20 эдэн настай 10 эдэн настай тэнэг байсан учраас та тийм юм хийсэн. Одоо бол тийм юм хийхгүй байсан учраас үнэхээр би тэнэг байсан учраас л тийм юм хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрөөд өөрийгөө уучлаад өнгөрсөнтэйгөө салах ёсыг хийх ёстой юм байна. Мөн нөгөөтэйгүүр танд буруу зүйл хийжсэн хүмүүсийг бас уучлах ёстой юм байна. Яг гэвэл та өнгөрсөнд тэнэг байхдаа алдаа гаргасантай яг адилхан таны гондоож исэн танд буруу юм хийжсэн хүмүүс ч гэсэн өнгөрсөнд тэр хүмүүс ч гэсэн тэнэг байсан учраас тэр алдааг хийсэн. Тэр хүмүүс өнөөдөр байсан бол тийм алдааг гаргахгүй байсан гэдгийг нь ойлгоод бусад хүмүүсийг ч гэсэн уучлаад өдөр тутамдаа өнгөрсөнтэйгөө салах ёс хийж явах ёстой юм байна. Гуравдугаарх нь сэтгэл хөдлөлөө сонгодог гэдгээ ойлгож сэтгэл хөдлөлөө сонгодог зуршилтай болох ёстой юм байна. Одоо 20 эдэн наснд ч юм уу өмнө нь хүн бол ингээд сэтгэл хөдлөлийг бол гаднаас ирдэг зүйл гэж боддог юм гинэ. Одоо миний уурыг хүргэсэн болохоор би ууралж, намайг баярлуулсан болохоор би баяртай байна гэж боддог. Тэгтэл сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг бол хүн өөрөө сонгодог учраас 30 эдэн наснда байгаа та бол энийг ойлгоод сэтгэл хөдлөлөө өөрөө сонгодог зуршилтай болох ёстой гэсэн байна. Дөрөвдүг нь зөв эргүүлэг, зөв тойргийг бий болгох гэсэн байлээ. Одоо хүн ерөөсө өөрийнхөө хүн чанартай хашилсан зүйл, буруу зүйл, муу зүйл хийх юм бол өөрөө дотроос нь зэмлээд, өөрөө гимшээд, өөрийгөө дотроос нь мэрээд ерөөсө цаашаага урагшаа явж чаддаггүй мэн л да. Тийм учраас зөв тойргийг бий болгох гэдэг нь хэрвээ та зөв зүйл хийх юм бол тий одоо зүгээр гудамжид хог хаяхгүй байхаас ахуулаад тийм жижигхэн зөв зүйл хийх болгондоо дотроо таны даалт ухамсар чинь би чинь зөв хүн шүү, би чинь мундаг хүн шүү гэд өөрийгөө цэнгэлж ийт юм ээ. Эсвэргээрээ жижигч байсан хамаагүй буруу зүйл хийх болгондоо та өөрийгөө даалт ухамсартаа би чинь угаасаа онцгүй хүн, би чинь угаасаа олиггүй хүн гэд өөрийнхөө энергийг сорж идэг гэсэн байна. Тавдугаарх нь амьдралынхаа бүх талбарт өдөр тутамдаа эмх цэгцтэй байдаг зуршилтай болоо гэсэн байна. Одоо Күнзийн сургаалт нэг тийм үг байдаг. Хэрвээ таны мэдлэг эмх замбраагүй, дис дараалалгүй байхад та нэмэлтээр юм сураалах юм бол энэ бол замбраагүй байдлыг одоо нэмэгдүүлэхээс өөр юмд хүргэхгүй гэсэн байдаг. Бас үүнтэй адилхан зүйлийг бичсэн байлээ.